Дэд тураад энэ асуудлыг хэлэлцүүлж хэн нь одоо энэ асуудал дээр үн зөв яриад байгаа юм бэ, энэ асуудлыг шийдэж өгч нийгэм дэлгэл болгож өгч нээлттэй болгож өгч энэ асуудлыг тавьсан байна. Тэгэхээр өнөөдөр бас ерөнхий сайдыг огцруулах энэ асуудлыг хэлцэж байгаа энэ үед бас энэ асуудлыг нэг талд нь гарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Яг тэгэхээр миний хувьд бол бас залуу хүн цаашдаа надад олон жилийн улс төр байна. Ямар нэгэн асуудлаар ийм одоо бохир зүйлд хутгалдаж би цаашдаа улс төрд явахыг хүсэхгүй байна. Тийм учраас энэ асуудлыг нэг талд нь гаргаад хэн нь одоо энэ асуудал дээр гурав тамбай гэдгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа. Энэ хүсэлтийн хүрээнд одоо өнөөдөр бас манай бүлгийн зүгээс өнөөдөр хэлж байгаа асуудлаас бол тусаллага авч байгаа. Цаашдаа бол тусгай хяналтын дэд ороо буюу одоо аюулгүй гадаад бодлогын байнгын хороогийг оролдож энэ асуудлыг эцсэлтэл завсарлага авна гэсэн. Тэгэхээр энэ байнгын хороодыг бол биес хордож өгөхийг хүсэж байна. Ингээд энэ агуулгын тааварлаас талархлаа. Огцруулах хүнслийг та юу гэж харж байна? Зөвшөөрөхөөр байна. Огцруулах хүнслийн хувьд бол одоо нийгэмд та бүхэн маань өөрсдөө бүгдөө мэдж байгаа доо. Огцруулах хүнслийн хувьд бол жишээ нь одоо би ард түмнийхээ хүүхдэд алгачилгүй мөнгөний олгоё гэдэг шийдвэр гаргасны төлөө огцорно гэж байгаа. За концерт гэж яриад байгаа өмнөх засгийн газрын үед байгуулсан концертуудыг хугацаагийн сунгаж 50 тэрбум төгрөгөөр тэр одоо байгуулсан гэрээнээс хямдруулж гэрээ байгуулсны төлөө одоо энэ их буруу байна гэж үзэж байгаа. Гэх мэтлэн иймэрхүү зүйлүүдээр бол Эрдэнэт гэдэг хүнийг огцруулна гэж байна. Хэрвээ шаардлагатай бол би бас надад итгэл үзүүлэх хэсэг асуудлыг тавиад Эрдэнэт гэдэг хүн энэ ажил үргэлж яаж хэрхэн гүйцэтгэсэн юм бэ гэдэг дээр энэ одоо асуудал тавьсан улсуудад бас өөрсдөө хийсэн ажлын талаар мэдээлэл өгөхөд бол бэлэн байгаа гэдгийг бас илэрхийлье. Таны өргөдлөө өгсөн гэж яриад байсан. Тийм мэдээлэл гарсан байх юм. Өргөдлөө өгөөгүй тийм юм байна. За одоо яралтай шийдэх байлгүй дээ. Тэгжиж асуудал цаашгаа явна шүү дээ. Тодорхой босгоос зөвхөн дааш өгсөн. За үүний дараагаар 7 сарын 4-нд сонгуулийн үеэр бүх хүүхдэд авах шийдвэр гаргасан боловч үүнийг төсөвт суулгаагүй хууль бусаар авахсноос өнөөдөр одоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олохгүй байх юм өстой нөхцөл үүссэн байна. Үүний зэрэгцээгээр Эрдэнэс каунтлогоо өнөөдөр эдийн засгийн 5.3% өсөлтийг хангаж байгаа гол объектуудын нэг нь байна. Засгийн газрын тэргүү ерөнхий сайд 4-р сард төсвийн тогтолцоод 2017 оны эдийн засгийн өсөлт хасах 1.2 байна гэж үүний улмаас 7 төрлийн татварыг нэмсэн, нийгмийн даатгалын чимтгэлийг нэмсэн, тэтгэврийн насыг нэмсэн ийм одоо шийдвэрүүдийг гаргасан байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлт бол 5.3%-тай. За энэ бол Эрдэнэс таун толгоогоо бол бусдад одоо борлуулах бүрэн ашиглал яриа хэлцээрийг явуулж энэ үйлдэлийг завтсан Эрдэнэт ерөнхий сайд бол үүнийг хийхдээ олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж өөрөөр хэлбэл улсын хурд үндсэн хууль заасныхаа дагуу олон улсын гэрээг сойрхон батлах, цуцлах эрхийг нь хасаж үүний дараа улсын хурд оруулахгүйгээр Эрдэнэс таун толгойн 49%-ийг гадны этгээдэд худалдах буюу бүрэн борлуулах 400 сая доллараар энэ одоо гэрээ хэлцээрийг явуулж завцсныг улсын хурал дээр бид бас зогсоосон юм үйл ажиллагаа явуулсан байгаа. Эрдэнэтийн засгийн газрын үед олон улсын байгууллагуудаас, агентлагуудаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2 удаа дараалж бууруулсан. Нэгдүгээрх нь 2016 оны 8-р сарын 26, хоёрдугаарх нь 2016 оны 11-р сарын 18-ны өдөр. Эхний удаагийн өмнөх засгийн газартай холбож болох юм а гэтэл 2016 оны 11-р сарын одоо 18-ны өдөр Moody's агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг CA1 болгож бууруулж өөрөөр хэлбэл зампуурлын өмнөх эрмэгт авчирсан. Үүнийг нь тайлбарласан албан ёсны дүгнэлтэндээ Эрдэнэтийн засгийн газрын үйл ажиллагааны удаан чадваргүй байдалтай холбож шууд дүгнсэн байгаамаа. За үүний зэрэгцээгээр Эрдэнэтийн засгийн газар Монгол ардын намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нийцүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Ард түмнийхээ эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулсан. Нам дамсан. Хууль хүчний байгууллагын оролцоотой, бизнес бүлэглэлийн оролцоотой ийм үйл ажиллагаагаа явуулж үүнийг одоо өнөөдөр улаар нь одоо хамгаалж байгаа бид одоо нэр бүхий одоо 31 гишүүн эсэргүүцэж байгаа. Монгол ардын намын бүлгээ дарга хаян хэрвээ завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаас завсарлага авах эсэх асуудлыг санал хураалтаар Монгол ардын намын бүлэг дээр шийдэж олонхын саналаар завсарлага авахгүй гэдэг шийдэл төрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хуралдаж өнөөдөртөө багтаж одоо шийдвэрлэх ёстой. Өмнөх парламентуудын үед
энэ хугацаанд багтаж шийдэж байгаа юм аа гэдэг ийм тайлбарлыг хийж авах шиг байна. Гэтэл бид өнөөдөр эрхцүүд төрийг бэхжүүлнэ гэдэг амлалтыг өгсөн. Бусдын хууль зөрчсөн үйлдэлийг дуурайнд автах ёсгүй. Тийм учраас өнөөдөр улсын хурлын дарга нэгдүгээр өнөөдөртөө багтаж шийдэхгүй бол шууд одоо дэгийн тухай хуулийн 38(2)-ыг зөрчиж үүний улмаас одоо үндсэн хуулийн одоо хууль дэвтлэх зарчмыг зөрчсөн ийм үйлдэл явж байна. Дэгийн тухай хууль өөрөө үндсэн хуулийн харилцааг зохицуулж байгаа ийм асуудал байгаа. Улсын хурлын дарга улсын хурлын тухай хуулийнхаа дагуу улсын хурлын чуулганыг хуулийн дагуу өдөртөн зохион байгуулах үүрэгтэй. Энэ хүн чуулганаар зөвхөн өнөөдөр биш, өчигдөр, уржигдөр зарлах хуулийн хүрээнд өнөөдөртөө багтаж шийдэх бүрэн боломжтой өөрийнх нь үүргийн асуудал. Улсын хурлын даргын үндсэн хуулийн эрх одоо зөрчсөн ийм асуудал үүсэж байна. Хоёрдугаар Монгол Ардын намын бүлгийн дарга хайн руу бол бүлгийнхаа шийдвэрийг зөрчиж завсарлага авсан үйлдэл явж байна. Гуравдугаар улсын хурлын тухай хуулиараа ээлжид бус чуулганыг зөвхөн ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг хилцэх ийм одоо бэхтэй хуультай байгаа. Тийм учраас үүнээсээ бол хазаахыг одоо ийм завдал гаргалаа. Дахин хэлэхэд энэ хоёр хүний одоо хоорондын маргаан 30 хүний асуудлыг тавьсан үндслэл огт хамаарахгүй. Энэ саналдаа энэ асуудлыг огт дуртаагүй, хууль зөрчсөн асуудал дурдсан. Миний саяхан хэлдэг засгийн газрын бүтэн 1 жилийн хугацааны одоо хууль бус болон одоо бусад энэ одоо ноцтой алдаа зүтгэлийг одоо дэвшүүлсэн байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Гарын секторын гишүүдийг одоо гарын секторын гишүүдийг өдөртөх зөвлөлөөс намаас хөөн гэдэг ийм бас шийдвэр гарсан гэж сонслоо. Та бүхэн талаар юу гэж бодож байна? За энэ Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэт энэ албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд одоо байж болох бүх аргыг хэрэгжилж байгаа. 30 гишүүдийг бүтгэж доромжилж байгаа, хууль хүчний байгууллагаар далаалган айлган сүрдүүлж байгаа, зарим хүмүүсийг одоо шууд худалдан авах ийм одоо ажиллагаа хийж байгаа, болон хийхийг завдж байгаа. За энэ хүн болвол үндсэндээ 30 гишүүн тавихтаа зарчмын санал тавьсан байгаа, хууль зөрчсөн санал тавьсан байгаа. За энэ хүн дээр нэмэгдэж хамгийн сүүлд нямдарч гишүүн нэмэгдсээр 31 болсон. Үүний зэрэгцээгээр Монгол Ардын намын бүлэг дээр бас дэмжин гэсэн одоо хоёр хүн бол өөрсдийнхөө албан бузаанг дээр байр сууриа өнөөдөр албан ёсоор илэрхийлсэн гэсэн учраас тэр хүмүүсийн өмнөөс бас тайлбар хэлэх ёсгүй байх. Гагцхүү Монгол Ардын намын бүлэг дотор энэ асуудал олох болсон байгаа. За энэ асуудал бол энэ гишүүдийг Монгол Ардын намаас одоо хөг асуудлыг тавьсан, ярьсан нь бол энэ бол үнэн. Гагцхүү Монгол Ардын намын өнөөдрийн удирдах зөвлөл хэр зэрэг чадамжтай вэ? Монгол Ардын намын удирдах дээд байгууллага бол Монгол Ардын намын их хурл. Бид Монгол Ардын намыг сайн байгаасаа, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээгээсээ, ард түмнийхээ дунд байгаасаа, алдаа дутагдлаасаа салаасаа, улхай луураасаа салаасаа гисний үүднээс Монгол Ардын намын эрх ашиг үүний дээр Монгол улсын одоо эрх ашигын төлөө энэ асуудлыг бас дэвшүүлж байгаа гэдэг хэлж байна. Өнөөдөр хуралдаа үйл явдлыг бодчихсон тийм. Одоо тэгээд цаашдаа ямар хариуцлага байна? Энэ асуудлыг яаж хэрвээ өнөөдөртөө багтааж энэ асуудлыг шийдэхгүй бол улсын хурлын даргын одоо үндсэн хууль зөрчсөн асуудал бол шууд явж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хоёрдугаарт улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга хаяа Рвагийн одоо бүлгийн шийдвэр зөрчсөн асуудал бол нэгэнтээ үүссэн байгаа. Бүлгийн даргын асуудлыг одоо бид тавьж шийднэ. нэмэгдсэн хоёр гишүүн хий. Тэгэхээр намаас хөөсөн тохиолдолд та бүхэн дахиад бүлэг байгуулах уу эсвэл нам байгуулах уу яаж шийдэх вэ? За өнөөдөр намын гишүүд бол маш ихээр хандж байгаа. За энэ асуудлыг бол үнэхээр 30 хүний зөвхөн одоо яваад байгаа асуудал биш ээ. Энэ Монгол Ардын намын нийт гишүүдийн эрх ашигын асуудлаа, энэ Монгол улсын эрх ашигын асуудлаа гэдэг утгаар одоо дэмжиж байгаагаа маш их илэрхийлж байгаа. Тийм учраас энэ одоо ерөнхий сайдын асуудлыг тавьсан 30 гаруй гишүүнийг хөөх үү? Эсвэл энийг одоо хаацаалаа хамгаалж байгаа, арчилсан намтаа нийлж байгаа, арчилсан намын одоо нэр бүхий одоо угшилтай хүмүүстэй манан гэдэг бүлэглэлийг одоо олон жил байгуулж энийг хаацаалан хамгаалж хууль өвчний байгууллага мафичсан бие биенийгээ харилцсан хариуцлагаас хамгаалдаг өршөөлийн хуулийг 2 удаа гаргаж 2 удаа одоо шоронгоос бие биенийгээ харилцсан мултлаа сая ерөнхий сайд томилогдоод хүнд хариуцлага хүлээлгэсэн. Хүнд ч хариуцлага хүлээлгээгүй хөгжлийн банк, Монгол банк бондууд маш олон асуудал дээр бие биенийгээ харилцан хамгаалдаг. Харилцан хамгаалаад эргээд одоо хувааж иддэг, хууль зөрчдөг, ачааны үндийг ард түмнийхээ нуруунд дээр одоо үүрүүлдэг, усаа ядуу хിവэр нь байлгадаг, усынхаа эдийн засгийг гадныхны гарт өдөрдүүлдэг. Энэ хүмүүсийг намаас өөхөө эсвэл
асуудлыг одоо дэвшүүлж байгаа хүмүүсийг намаас хөөхгүй гэдгийг намын гишүүд одоо нийтээр шийдэх болно. Та бүхний гашуун намынхантай нийлж одоо засаг байгуулах гэж ингэж яриад байна. Тийм зүйл байхгүй. За тэгэхээр улсын хурлд ардын намын бүлгийн зүгээс одоо 5 хоногийн завсарлага авсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэвч одоо аюул сайхан гишүүний хэлдгээр бол энэ асуудлыг завсарлага авах асуудлыг ардын намын бүлгийн хуралдаанаар хилцээгүй. Тэгэхээр бүлгийн дарга нь өөрөө хууль зөрчсөн өөрөөр бүлгийн шийдвэрээс эсрэг байр суурьтай ийм алхмыг хийж байгаа учраас бүлгийн даргаыг өгцөх асуудлыг ч гэсэн тавина гэдэг асуудлыг бас ярьж байна. Нөгөө талаар бас одоо хуулийн хугацаанд нь асуудлыг шийдэхгүй бол улсын хурлын дарга ч гэсэн өөрөө үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлыг бас эдгээр 30 гишүүн бас тавина гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр нэр бүхий 30 гишүүний зүгээс одоо засгийн газрыг огцруулах өөрөөр ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг одоо хуулийн хүрээд шийдэх хэрэгтэй гэдэг шаардлагатай хэвээр байгаа гэж байна. Гэвч одоо эдгээр гишүүдийг хэрвээ одоо гар үсэг зурсан гишүүд ерөнхий сайдыг огцруулах конопыг дарах юм бол намаас нь хөөнө гэдэг бас ийм дарамт ирчээд байгаа. Тэгэхээр эдгээр гишүүд хэрвээсээ намаас хөөгдөх юм бол цаашдаа яах вэ гэдэг асуудлаа бас дахиад ярих байх. Ингээд 25 дугаар суугдал виз үзэгч та бүхэнд энэ үйл явдлыг шуурхай хүргэж явах болно. Harmony.